Номын цагаан мөрийг содорхон сургуулиас эхэлсэн Яцхан шавнар маань анхны үсгийг үлдэж уншиж бичиж сурсан амжилтаа та бүхэндээ тайлбарлаж байна. 서들뜸 сургууль 2015 оны 11 сарын 23-нд анх үүсгэн байгуулагдсан. 2016 оны 1 сарын 4-нд бид бүхэн 10-аас 12 дугаар ангитай ах сургуулийн үе тааллыг нээжсэн ийм бүгдээ. Өнөөдөр болохоор зэрэг манай сургууль 2025 оны 11 сарын 20-ны өдөр 10 жилийн ойгоо амжилт багтал дүүрэн бас тэмдэглэж өнгөрүүлсэн. Өнөөдөр манай 1-р ангийн 4 бүлэгт 130 сурагч маань одоо уншиж бичиж, тоо бандаж, сурцсан ур чадвараа эзэмшээд төгсөлтийн баяраа хийж байгаа ийм одоо үйл явдал тохиолж байна. Өнөөдрийн 130 Яцхан шавь сурагч маань бол Содордом сургуулийнхаа 9 дахь удаагийн 1-р ангийн байгаа ийм хүүхдүүд байгаамаа. Өнөөдөр 1-р ангийнхаа Яцхан шавь нарыг уншиж, бичүүлж, бодож сургаж байгаа Гандан Мядаг багш, Отхон Жаргал багш, Уянга багш, Санчир Шир багш нартаа халуун талархал илэрхийлье. Мөн 1-р анги амжилттай төгсөж, уншиж, бичиж, бас тоо бодож, 4 аргын тоон тайлагдаж, УТГ-ийн найзуудынхаа дунд хамтдаа суралцсан хөөрхөн шавнартаа Содордом сургуулийнхаа Яцхан шавнартаа бас халуун баярыг хүргье та бүхэндээ. Хүүхдүүдээ сургууль чөмөлжүүлэх, төлөвшүүлэх, их үйлсэл сургуультай хамтарч, сургуулийнхаа үйл ажиллагааг үргэлж дэмжиж хамтарч байдаг эцэг насраа хамгаалагч та бүхэндээ бас сургуулийн захирлын хувьд сургуулийнхаа нийт хамт олонны өмнөөс халуун талархал илэрхийлье. За, Яцхан сургуулиудаа зарим бичгийн төвшөлтөөр Долгомоо багштай 2-ын Б-ийн сурагч 9-ийн Анжимгийн ай Шингсэн юм. Хочешь намок, останови, никто чудо за, он мурни, их хода, и сугут, тугадыгит, урмаса, тагир чечада за.
эрдмийн аяд мордсон бид нар эрхэм багшийн хаачаар амжилт дүрэн сурлаа. Эрдмийн алтан дүлгүүр өжигтэйгээ нөхөрлөж их хэлний баялаг өсөгтэйгээ танилцлаа. Эрхэм бяцхан шавнараа цагаан толгой өсгөө уншнуу хэмээн урьж байна. Ачиж багшийн даасан алтан номын эсрэг аусаг би байна. Ямбиг өсөсөн ихийг хатахгүй эцэг надад эсрэг би байна. Нүрээ хүч эжиг үсгийн нэг эсрэг би байна. Эцэг басхаар хаагаж андруу ундан дэнанай хаагаж гэдэг шүү. Усэг би байна. Усэгтэй том намайг андуурчиг туудах вийдэ агаараа хүлэн дураатай усэг би байна. Үе бүтээж чадaltaй үнсэн мушкиныг Монгол хэмээн бичдэг ганцаараа мөртлөө хоёр дуудагтай ханган хэнцэлгийг хүлээж би хэлбэр төрсөрөө ардаа андурмаар энэ үсэг би байна. Шавах хүчтэй уушиг, шавар эрэтэй махасиг, этултай Монгол утасыг эдүсэг би байна. Эрдмийн их дараад аялаад энгиг сулсанда бичиг үсгээ нэгэн гişрүү эсэг би байна. 13 таашаг дахин ажуулсан шиг ваа гэхэд ихэднүүдэгдэг үсэг би байна. Үгийн эхэн цогн ордог үгэн
үзээ хоёрын маад гэдэг үг хон хэрэг болов. За, өсгөө уншсан хүмүүстээ баярлалаа. Энэ хичээлийн жил 1-р ангид 9 орсон эцэг шавнар маань уншиж, бичиж, бодсоосныхаа баяр эрдмийн баяраа тэмдэглэж байна. Нийт одоо шавнартаа цаашдынх нь суралцах замд өндөр амжилтыг хүсье өрөөё. Сургууль хамгаалтайгаа хамтран ажиллаж, дэмжиж ажиллаж, хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байсан нийт асар хамгаалагч эцэг эхчүүд та бүхэндээ бас баярын мэндийг дахин хүргэж, эрүүл саруу сайхан бүхнийг хүсье өрөөё. За өнөөдөр Содордын сургуулийг 2025 оноос 2026 оны хичээлийн жилд сонгон орж ирж 1-р ангид суралцаад эрдмийн баяраар тэмдэглэж байгаа шавь нартаа мөн эцэг эхчүүдтэй нийт Содордын сургуулийн багш сургууль хүмүүжүүлэгчтэй эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 1-р ангид эссэн суралцуулсан 130 сурагчийг уншуулж, бичүүлж, бодуулж, зурулж, бүжиглэж, дуулж, шүлэглэж сурах их үйлсийг хүлэн чиглүүлсэн анги удирдсан багш нартаа баяр хүргэж, баярын мэнд дэвшүүлье. Содордын сургуулийн 1-р ангийн сурагчид энэ хичээлийн жилд хариуцлагатай бүтээлч Монгол хүн төлөвшүүлэх гэгээн үйлсэл сургуулийнхаа босыг алхан орж ирээд өнөөдөр эрдмийн баяраар тэмдэглэх хүртлээ аймгийнхаа уралдаан тэмцээнд амжилттай оролцож өдөр бүр унших бичих бодох чадвараа ахиулж хөгжсөөр өнөөдөр 130 сурагч 100% уншиж бичиж бодож сурлаа. Нийт сурагчдын 88% нь аймгийнхаа стандартад хүрсэн төвшөнд уншиж сурсан амжилттай байна. Аймгийн хэмжээний Эрдэм Асын олимпиадад зандан мэдэг багштай 1 А, отгон жаргал багштай 1 Б болон нийт бүлгээрээ аймгийн шилдэг 10 жагссан амжилтаар энэ хичээлийн жилд суралцжээ. Аймгийн цээж тоглолын олимпиадад 4 бүлэг маань амжилттай оролцож анх удаа 1-р ангийн сурагчид маань
интерактив хичээлийг судалж, судалгаанд хичээлийг нийт сургуулийнхаа донд зохион байгуулж, энэ судалгаанд хичээлийн амжилтыг улсад илтгэлээ хэлэлцүүлэн, улсад бас илтгэлээ батламжлуулсан ийм амжилттай, ийм бүтээл ариунтай жилийг үдэж байна. Номын суурга бүтээгээд заалаар чимэглээд хүүхдүүдийнхээ эрдмийн баярыг тэмдэглэж байгаа эцэг эхчүүд та бүхэндээ сургуулийнхаа зүгээс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Шавнартаа, багш нартаа дахин эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Эрдмийн алтан түлхүүр атгуулсан эрхэм хүндэт багшаад хүүхэд бүрийнхээ өвөгцөн чадвар авьяас бэлгийг нээн хөгжүүлж хариуцлагатай бүтээлж Монгол хүн төлөвшүүлэх эрхэм үүргийг ухамсарлан чин сэтгэл уйхгүй хөдөлмөрөө зориулан ажиллаж бяцхан шавнырынхаа бид уншиж бичиж бодож сурлаа эрдмийн тайлбарчлаа амжилттай зохион байгуулсан баяр хүргэн 1 сар үндсэн цалингийн 20 гоор шагнаж урамшуулан батламж хадгалуулав. Ерөнхий улсын сод эрдэм сургуулийн захирал Д. Мөнхбаатар гэсэн байна. Эрдмийн үйлсэд нэмж хүч нэмж байгаа эрхэм дөрөв багш нартаа ажилтан сайн сайхныг хүсээрээ. Самбатано кафе соттой сургуулийн нэг ингээд санал өгчнө. За ингээд одоо боловсролын салбарт 8 дахь жилийн ажиллаж байна. Ингээд одоогоор одоо 2 дахь нэгдүгээр ингээд тааж аваад амжилттай төгслөө. За нэг эрдмийн баяраар тэмдэглэж байгаа эрхэм багш нар болон хүүхдийн шавнартаа баярын мэнд хүргье. За намайг хотоо боловсрол жаргалгадаг боловсролын байгууллагт 11 жилдээ ажиллаж байгаа. Энэ миний тааж авсан 4 дахь анги маань байгаа.
Тэгээд өнөөдөр хүүхдүүд маань Эсхлийн баяраа тэмдэг болж байгаа хүүхдүүдтэй Эрдэнэ баярын мэнд хүргье. Содэрхний сургуулийн байгууллагын маш санчир шир байна. За 1-р ангийг одоо бол 3 дахь удаага 1-р ангийг авч байна. За миний 3 дахь шавнар гэсэн үг авч байсан. Тэгээд нийт эцэгчүүдтэй сургуулийн удирдлага хамт олондоо одоо биднийг дэмжиж одоо сурахыг хүссэн одоо тусал дэмжлүүд хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Сургууль уншиж бичиж тоогоод сурж байгаа Бяцхан шавнар маань 2040 оны ур чадрыг эзэмших тэр үед ажиллаж амьдрах ийм одоо боловсролыг эзэмших зайлшгүй шаардлагатай. Суралцсан ур чадрыг эзэмших ёстой. Уншиж бичиж тоогоод сурахаас гадна суралцсан ур чадрыг эзэмших ёстой. Ийм одоо ур чадрыг эзэмшиж бид ирээдүйд ажил амьдралаа сайн сайхан авч явах ийм учиртай. Тэгэхээр Содордон сургуулийн өрнөд хариуцлагатай бүтээж Монгол хүүхэд төлөвшүүлнэ гэж ингэж зорилго төвшүүлсэн байж байгаа. Тэгэхээр хариуцлага гэдгийн доор бид төвчээртэй байдлыг, тууштай байдлыг, сахилга баттай байдлыг эрхэмж явахыг ингэж хүүхдүүдэд захидаг. Мөн одоо бүтээж байдлын дор бидний амьдрах ухааны боловсрол сурах ёстой. Сэтгэлгийн гэгэрх ухааны боловсрол сурах ёстой. Мөн одоо шинжлэх ухааны боловсрол сурах ёстой гэдэг ийм одоо зүйлийг бас сурах чанартай бол заа сурах юм аа. Мөн одоо Монгол хүн байхын тухайд сайхан сэтгэлтэй хөдөлмөрж зорилгын мөлдөө Монгол хүн болох ийм одоо зорилгыг бас бид хүүхэд багшуудаа өргөд сургаж заахыг бас зорилго юм аа. Ингээд энэ 3-9 зүйл маань эцэстээ хариуцлагатай бүтээж Монгол хүн байхыг сурахыг ийм зорилгоо болгох юм аа. Тэгээд өнөөдрийн 1-р ангид орж байгаа Бяцхан шавнар маань хариуцлагатай бүтээж Монгол хүн болж төвчээр тууштай байдал сахилга бат сайхан сэтгэл хөдөлмөр зан чанар зорилго тэмүүллийг одоо их сурах ёстой. Энд одоо сурах байх юм бол бидний эцсийн одоо зорилго маань хангах ёстой маа. За ингээд одоо өнөөдөр хүүхэд одоо эцэгхийн нар болсон хөөрхөн хүүхдүүдэд хүндэтгээд хүрэлцэн ирсэн эцэг насраа хамгаалагч нартаа баярлалаа. Өнөөдөр энэ одоо уншиж бичиж сурсан хөөрхөн шавнартаа бас баярлалаа. 4 одоо ангиудсан багш нартаа талархлаа. Тэгээд та бүхэндээ бүгд ажил амьдралын нэгэн сайхныг хүсье. За манай анги болохоор нэг анги бүтээлийнхаа үзэсгэлэнг одоо 3 төрлөөр гаргасан байна. Нэг нь болохоор Монгол хэлний уулан бичлэг буюу гоё бичвэрээр гаргасан байна. За математикийн бас бичвэрийг бичсэн байна. Тэгээд дүрслэгүрлэг дээр болохоор одоо дүрслэгүрлэгийн хичээлээр бүтээл гаргаж яасан тавьсан байгаа. Ингээд тэрийг маань бас хараараа. Ингээд нийт одоо ангийнхаа хүүхдүүд маань дүрслэгүрлэгийнхаа хичээлийн бүтээлийг бол ээж автайгаа хамтарч хийсэн. За багш бол одоо Монгол хэл математикийн бичвэрийг бол бичсэн байгаа. За би боловсролын байгууллага өсвөрчилтэй ажиллаж байна. Энэ анги бол миний 2 дахь анги байгаа. За энэ жил нэгэн байгийг дааж авсан. Манай анги минь уншиж бичиж бодож сурлаа. Тайлбартай бас өнөөдөр эцэгтэйгээ хамтраад маш амжилттайгаар тавьж ирлээ. За энэ жилийн онцлог гэвэл хүүхэд бираас 35%-ийг бас нэг баримтын шавраар ингэж хийсэн байгаа. Тэгээд манай энэ жилийн онцлог бол эцэгчүүдийн оролцоо маш их оролцоотой хамт олон байдаг. Эцэгчүүдтэй маш их баярлалаа. За амжилтаас дурдвал бас манай анги эцэг хийн гişиг өдрөөр оролцоо сайтай эцэг хамт олон болсон. Мань эрүүл шид аянд бас сургуульдаас 1-р байранд орсон байгаа. Тэгээд 1-р анги төгсөж байгаа болон бүх багш нартаа Содордон сургуулийнхаа удирдлагуудаа бүгдэнд нь баярын мэнд хүргье. Намайг хүүхдийн хос баяр өгдөг. Манай аав Монгол миний би бүтээлээ ээж автайгаа хамтарч байсан. Багш маань надад бодож сургасан. Би багштай баярлаа. Би номын шиг дуртай. Би том болоод цагдаа болно. За манай нэгэн байнгын эцэгчүүдийн хийсэн бүтээл болон хүүхдүүдийн маань хийсэн бүтээлүүд одоо ингээд энэгээр ингээд байна. За наамлууд хүүхдүүд бол наамлууд болон ингээд баримлын шавраар ингээд өөрсдийнхөө хийж бүтээж чадах бүх зүйлийг ингээд хийсэн байгаа. Ингээд бичиж би бодож сурлаа, бичиж сурлаа гэдэг ингээд унш танилцуулах юмнууд маань энд байна. Хүүхдүүдийн маань болохоор ингээд нөгөө нэг хийсэн юмнууд нь болохоор ингээд
дэвтрээ ингэж гаргаад дэвтэр дээрээ ингээд өөрсдөө хийж чадах, зурж чадах, бичиж чадах юмудаа бүгдийг ингээд хийсэн ингээд бүтээлүүд маань ингээд энэнгөр ингээд байна. 35 үсгэрээр үтсэн бүтээлүүдээр баримтын шавраар ингээд өсгүүдээ ингээд өөр өөрсдөө тохирсон чадах ятгаараа ингээд хүүхдүүд маань хийсэн байгаа. Энэсийн үед ингээд манай хүүхдүүд маань нэгдүгээр ингээд бол амжилттай суралцаад амжилттай төгссөн байна. 9 сарын 1-ний байгийг төгсгөж хүлээж авсан. Уянга багштай хүүхдүүдийн маань аагаас яа хүртэл бүгдийг бүх үсгээ сургаад бичиж бодож уншиж сурдаг болгосонд маш их баярлалаа. Дандаа ирүүлэх анс шаргал сайн бүгдийг хүсье. За намайг Фатрал гэдэг нэгэн сурдаг. Отхон жаргал багштай хайртай шүү гэж хэлье. Та бодод сургаж өсөг зааж өгсөн багштай баярлалаа. За би та бодод сурсан, өсөг сурсан, уншиж сурсан би багштай хайртай шүү гэж хэлье. Өнөөдөр миний хоо ихс нэгдүгээр анги уншиж бодож бичиж сурсан. Тэгээ одоо 9 сарын өмнө одоо нэгийг багш хатан жаргал багштай одоо түүгээ хөдөлгөж үзсэн байдаг. Өнөөдөр ингээд сэтгэлийнх нь баярыг одоо хавт хаваац гэж бодож маш их баяртай байна. Тэгээд түүгийнхээ ангийнхан болон эцэг эхчүүдийн өмнөөс бас хатан жаргал багштай маш их баярлалаа. Бидний хүүхдүүдийг ингээд бүдий зэрэгтэй бичиж уншиж бүх юм ингэж явсанд бол маш их баярлалаа гэж талархал бас илэрхийлмээр байна. Түүгийнхээ ангийнхан нь одоо ингээд ирээдүйн амьдралд нь одоо маш их эдэн ном сурж эдэн номтой сайн хүн болоорой гэж хүсэн өрөөё. Тэгээд бүгдэнд нь өсгөлийн баярыг хүргье. За ингээд сод ирдэг сургуулийн 1 ангийн хөрхөн хүүхдүүдийнхээ одоо сурсан мэдсэн одоо бүтээлээр ингээд бүтээл гарган одоо ингээд ажилласан. За энэ бол манай хүүхдүүдийн танилцуулга болон одоо би бичих сурлаа бүтээл тоо бодож байгаа бүтээл зургийн бүтээлээр бидний гэрэл тайрцаг хийсэн байгаа. За мөн бүтэн жилийн хугацаанд хүүхдүүдийн маань ингээд зурсан зураг болон өдөр тутмын хичээлийн бүтээлч одоо ингээд бүх тайлан ном, дэвтэр номууд ингээд бүгдээрээ ингээд тайлан маягаар үзэсгэлэн бэлдсэн. Тэгээд ингээд ангийн багштаа маш их баярлалаа. Одоо бидний жаахан үрсийг ингээд уншиж бичиж тоо бодож сургасан талархаж байгаагаа илэрхийлье. За нийт сурагч 4 ангийн нийт багш нартай энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд ямар ч одоо мэдлэггүй цагаан цаа шиг байсан хүүхдүүдэд маань бичиг үсэг сургасан багштай одоо энэ өдрийн мэндийг хүргээд маш их баярлалаа. Маш их талархаж явдаг шүү гэдгийг амжуулан эцэг эхний нэрийн өмнөөс хэлье. 네, 거의 결과 1